Эрчим хүчний салбарын нэг гол зүйл бол яалтчгүй үн тарип бол мөнөөсөө мөн шууд хэрэглэгчтэй одоо энэ ард түмнээс гардаг учраас ард түмний амжиргаатай шууд холбоотой байдаг зүйл. Би санахта таныг дэд сайд байхад баха шөнийн тарип гэдэг зүйл гарч ирсэн. Одоо 50% хүртэл шөнийн тоогыг одоо хямдруулж байсан. Одоо тэгж явж байгаа. Энийний одоо гол зорилго үр дүн нь өөрөө юу байсан юм? Давхар нэг асуултыг бас хамтдаад асууж явж байна. Эрчим хүчний салбарын хөгжил нь одоо бүрчилсэн байдлаар явах шиг байгаа юм тийм ээ. Баруун зүүн төвийн гэсэн. Энэ өөр ихээр оновчтой эсэх юм бэ? Хоёр их шал хоёр өөр асуулт байна. Би цаг байгаа учраас би ер нь таныг нүүд шахаж явах гэдэг. Эхний асуудал бол үн тарип гэсэн тийм. Үн тарипыг бол одоо эрчим хүчний яам тодорхойлдог юм шүү дээ. Үн тарипыг юу яадаг вөхөр ерөнхий сайдын доор байдаг эрчим хүчний зохицуулах газар гэж байна. Тэндээс тодорхойлдог. Өө бүр тустай бие даасан статустай ганцхан одоо хуулиар хүлээсэн үүрэг нь бол эрчим хүчний үн тарипыг тодорхойлдог. Тэгэхээр яам бол энэ дээр бол үнийн бодлого дээр бол одоо үнийн тариф дээр бол нэг хайхтар тийм оролцох боломж байдаг. Хууль хэрэгцээ орчин. Нөгөө нэг юм нь бол тэр 50% хямдруулахыг чинь бол яг аргагүй хөөцөлдөж байгаа тийм байц юм аа. Тэр нь бол ямар зөрчмаар явсан гэхээр өдөр шөнийн ачааллын зөрүү юм байна. Би яг энэ салбарт ажилласан мэргэжлийн хүний хувьд шүн манах энерги багтааж чадгаа болдог. Өдөр нь болохоор бол дутуу талаар дийлдэггүй. Тий, зарим ер нь голцоо дийлээд байгаа. Тэгвэл яг тодорхой хэмжээгээр авах тохиолдол бий л дээ. Ялангуяа өвлийн үйлрэлд бол Оросын албаны улсаас импортоор эрчим хүч авдаг. Энийхээ төлбөрт бол валют төлдөг. Орос руу ирэхэд шин багтгаа байлаа гэдэг өгөхөр энэ танай проблем шүү дээ. Танай асуудал шүү дээ. Манайх юу юм бэ? Авах бол авъя, авахдаа үнэгүй авъя. Ийм юм болдог байхгүй. Тэгэхээр тэр тэдэргүй Орос руу үнэгүй гэж юм чинь ард түмэндээ бас тий хямдралтай өгчөө. Энэ нь яагаад гэхээр миний цаад нөгөө нэг амбиц байгаа шүү дээ. Утаагүй болгоё гэсэн. Тэрнтэй холбоотой байхгүй. Цахилгаан хэрэглээ айл болохоор төлхөө оруулаасай. Тэ? Цахилгаанаар дулааных асуудлыг шийддэг. Сүүхийн нүүрсдүүлгийн болдог энэ л юмтай холбоотой. Тэгээд яамд байх тохиолдолд жоод засгийн газрын тогтоол гаргуулад шөнийн тарифыг 50%-аар бууруулсан юм. Тэгээд юу яасан? Одоо бол яг вөхөр их гоё юмнууд гараад ирсэн мэлээ л дээ. Ёо инерционны тийм цахилгаан хаалга ороод дулаанаа хадгалждаг. Зөв. Одоо ингээд тодорхой шөнийн бага ачааллын тариф үед бол одоо цахилгаанаа хэрэглээд дулаанаа өргөж. Тийм цагийн механизмтай. Зөв. Хэм тарифын үед өөрийгөө халаагаад орчиндөө дулаан одоо түгээгээд одоо гэр дотроо ч юм уу те байшин дотроо. Тэгээд тодорхой хэмжээнд дотор юм юу байгаа. Шамаатны кирпич гэж байдаг юм да одоо манайхны ярьдаг. Дулаан хадгалдаг чадвартай тийм чулуу юу вэ материал гэдэг байхгүй юу. Тэгээд тэрийгээр ингээд тэрнийг халаачдаг өөртөө. Тэр нь дулаан шингээж авдаг. Дараа нь нөгөө цагийн механизм ажиллаад өглөөний 6 цаг бол ачаал ихслээ. Нөгөө цагийн тариф тоолуур чинь өөрөө өндөр үнээр гүгэл өгдөө шүү. Тэгэнгүүт тэр өөрөө автоматар тасчихна. Тэгэнгүүтлээ нөгөө халсан чулуу нь өөрөө ингээд юугаа яадаг. Ийм юм зүйл. Тийм Германы технологи гараад ирсэн. Монголд ч их боломж